Нэгэн тань хэмд зөвлөлтийн бүхэл бүтэн нэгэн үеийн түүх багтжээ. Жишээлбэл зуны олимпийн наадмын цуглуулгыг үзэж, юуны техник сэтгүүлийг сөхөн уншиж, тэртех он жилүүдийн хөгжмийг сонсон дурсамжаа сэргээх боломжтой. Зөвлөлтийн үед хүмүүс их уншдаг байсан нь хэнд ч нууц биш. Тиймээс музейд олон зуун ном хадгалагдаж байна. Цуглуулгын хамгийн эртний хэвлэл нь 1932 оны стенографийн тайлан аж. Мөн энд радио болон кино төхөөрөмжийн томоохон цуглуулга бий. Эртүр цагт нэгэн хаан тулсад чинэлэг худалдаачин амьдарч байжээ. Тэр 3 охинтой байсан гэдэг. 1930-аад онд зөвлөлтийн иргэд кино урлагийг шимтэн үздэг байсан ч бидний шиг зурагтаар биш. Харин ийм тусгай төхөөрөмжөөр диаскопоор үздэг байв. Кино бүтээлүүдийг слайдаар үзүүлдэг. Өөрөөр хэлбэл диафильм гэж нэрлэдэг байжээ. Энэ музей хүүхдүүдэд ч сонирхолтой. Өвөө эмээ нарын нь багада тоглож байсан тоглоомууд сурагч байхдаа өмсдөг байсан дүрмт хувцсыг харах боломжтой. Манай хотод ийм музей нээж хүмүүс ирээд өвөө эмээ нар маань хэрхэн амьдарч байсныг хараасаа. Ахмадууд өөрсдөө ч дурсамжаа сэргээгээсэй гэж бодоод энэ санаа төрсөн юм а. Цуглуулагч 1979 оноос хойш эд өлгийн зүйлсийг цуглуулж эхэлжээ. Музейн захирал хүүхэд багчууд насанд хүрэгчдийг эх орныхоо зөвлөлтийн үеийн өнгөрсөн түүхийн ертөнцөөр аялж үзхийг урьж байна. Залуу уран бүтээлчид 3 сарын турш музейн төрөл бүрийн сан хөмөргөөс артефакт, дурсгалт эд өлгийн зүйлсийг судлан, улсын каталогоос мэдээлэл хааж, уран сайхны илэрхийллийн шинэ хэлбэрийг илэрхийлжээ. Лабораторийн үр дүн нь 11 өөр мөц, дахин давтагдашгүй бүтээл туйрвалсан явдал байна. Бүтээл туйрах үйл явц гэдэг төгсгөл ямар болохыг бид мэддэггүйд оршин. Одоогоор бид зөвхөн өв соёлоо тэмдэж таних судалж байна. Бидэнд үл мэдэгдэх алдагдсан зүйлс олон. Тэдгээрийг дахин тунгааж, шинжлэн ойлгож, шин зүйл бүтээхийг хичээж байна. Төслийн зохион байгуулагч Амгалан Ирэнчиний лабораторийн гол зорилго нь музейн хэлбэрийг хуулбарлах бус, харин тэрнийг шинээр тайлбарлан утга агуулгыг нь дахин нээх явдал байсан гэж онцоллоо. Тэрний хэлснээр артефактуудыг урагш тэмүүлэх, шинэ уран сайхны хэл бий болгох эхлэлцэг хэмээн авч үзжээ. Уран бүтээлчдийн зорилго бол музейн үзмэр артефактыг ашиглан тухайн зүйлийн мөн чанарыг ойлгож, түүнээс санаа гаргаж авах, хувирган шинжлэх явдал юм. Энэ нь утга санаа, үзэл баримтлалыг бүрдүүлэхэд маш чухал юм а. Төсөл музейн багийнханд ч мөн чухал туршлага боллоо. Уран бүтээлчдтэй хамтран ажилласнаар музейн ажилтнууд өөрсдийн орон зайг шинэ өнцгөөс харах боломжтой болсон байна. Оршуу уран бүтээлчнүүдээр харж энгийн авах үед эд зүйлийг дахин өөр утгаар нь ойлгоно гэдэг өөрөө урам өгдөг түүх. Одоо дараа нь юу хийх вэ гэж бодогдож байна. Төслийн хүрээнд бүтээсэн бүх бүтээлийг музейн сан хөмрөгт хадгалнаа. Үзэгслэн Сампиловын нэрэмжит бүгд найрамдах улсын урлагийн музейд 2 дугаар сарын 2-ны хүртэл олон нийтэд нээлттэй үргэлжилнэ. Алексей Крупяник эрхүү дүүргийн ууг бол тэрнийг зураач, жүжигчин, смарт фотограф хэмээн нэрлэдэг нь учиртай. Тэрээр урлагийн урт зам туулжээ. Хэл судалж, театрт ажиллаж, фестивал, лабораториудад оролцож, урлагийн олон төрөлд өөрийгөө сорьсон байна. Гэвч тэрний хувьд хамгийн чухал зүйл нь ганц ардын соёл, уламжлалт гар урлалыг хадгалж үлдэх хүсэл байв. Ийхүү гоё чимэглэлийн болон хэрэглээний урлагийн мастер өөрийн студийг Плишкино тосгонд создал свою студию в поселке Плишкино. Бид Хомутовын ардын урлагийн ордны дэргэд үйл ажиллагаа явуулдаг. Анх занглаад сүлжимлэр эхэлсэн. Тэр үед энэ нь хүмүүст ойр сурахад хялбар эхлэх цэг нь болсон юм а.
Сейчас Өдгөө суралцагчид зөвхөн макраме төдийгүй стринг арт буюу утсан зураг, носон эсгийн урлал хийж байна. Мөн эртний үгсний шүлжмэл гар урлалж дахин сэргэжээ. Алексей уламжлалт аргуудыг хүүхэд насанд хүрэхчдэд адилхан заадаг. Очень интересно наблюдать. Бие биедээ тусалж харилцаж байгааг харах үнэхээр сонирхолтой. Хүүхэд ч том хүнч заримдаа хэцүү зүйлдээ тулгарна. Гэхдээ л хамтдаа урагшилдаг юм. Хүүхдүүд томчууд хүүхдүүдэд туслаж чадна. Хамтдаа ажиллах нь хамгийн үр дүнтэй юм аа. Это всегда очень так эффективно вместе. это место стало своего Энэ газар нэг ёсны соёлын төв болжээ. Хүмүүс урлаг, гар урлалаар дамжуулан өвгдөөцийн дурсамжийг нандиннан хадгалж, үеийн холбоог бэлэгдсэн утсыг амьлуулдаг. Хичээлд гэр бүлэрээ ирхэнж би целыми семьями. Один из таких примеров — семья Иуровых. ийм гэр бүлийн нэгэн жишээ бол Аюуровынхан. Кристина анх хүүхдүүдэд соёл спортын төвийн тууланд авчирснаар студенттэй танилцжээ. Ирэх бүртээ гар урлалд автан 3 хүүхдийн ээж үүдний саналаас аажмаар ажлын ширээний ард шилжин суухалсан байна. От лавочки при входе переместилась за рабочий стол. Үүнийг хийж үзээгүй хүмүүс мэдэхгүй л дээ. Үнэхээр тайвшруулдаг юм. Зарим нь аяг тавг угаах дуртай, нөгөө нь төмс сарлах дуртай байдаг шиг бид энд ийм л зүйл хийдэг. Дээрээс нь суралцсан, хамтдаа сууж ярилцсан, заримдаа зүгээр л чимээгүй суuna. Гэхдээ хамтдаа цагийг өнгөрөх сайхан. Мне нравится. Надад их таалагддаг. Эсхийг хийх амархан. Хэцүү зүйл бараг гардаггүй. Хэрв ойлгохгүй бол Алексей Павловичоос асуудаг. У Алексея Павловича. Бүтээлч байдал бол амьдралын жам ёсны нэг хэсэг гэж Алексей Курепяник үздэг. Тэрний хэлснээр урлаач бүр бүтээлдээ өөрийн өн ансийг шингээж чадна. Хамгийн гол нь уламжлалыг зүгээр хадгалах бус. Орчин үеийн өнгө төрхөөр баяжуулах явдал. Цаашид студийг шинэ үзэсгэлэн хамтын төслүүд хүлээж байна. Төлөвлөгөөнд бүрэн хэмжээний гар урлалын нийгэмлэг байгуулж, залуу урлаачдын оролцоотой ярмаг, арга хэмжээнүүд зохион байгуулах багтжээ. Специально для программы «Новости». Сүүлийн үед өөр байгалийн хязгаарын цагаагаар ёстой жиндүү хүүтэн болж гадаа удаан байх ч хүсэл төрөхгүй байна. Хэдхэн минутын дотор сормосон дээр хяруу тогтож хацар час улаан болдог. Тиймээс хүмүүс бид өвлийг тухтай давахын тулд дулаан, дотуур хувцас, ноосон оймс, хэд хэдэн давхар хувцас, сөдөн хүрм өмснө. Энэ жагсаалтыг хязгааргүй үргэлжлүүлж болно. Харин амьтад ердөөл өөртөд нь зохисон дулаан зузаан ноосон дээлээрээ өвлийг даваад гарчихдаг. Энд Амадава тусганд нутгийнхаа хатуу өвлийг хэрхэн давж гарахаа сайн мэддэг. Та нарын өвжилт хэрхэн өнгөрдөг вэ? Дарч байна уу? Катинка ирлээ шүү. Одоо Катинка ийм хүйтэнд яаж болгодог тухай ярьж өгнө. Амадууд марлаас гадна нийтж зан ааштай бусад амьтад ч бий. Хөхөнөг мөн судалт элбэнх. Та синтепонтой хүрэмб сонгосноо уу? Эсвэл жинхэнэ ноосон дээлүү? Түр азнаарай. Битгээ зүгтаагаарай. Нааш ирээрээ. Та цаас идэж байна. Та зүгээр үү? Яагаад цаас иддэг юм бэ? Скажите, вот вы употребляете снег для чего? Что Хол шингээхэд тус болдгоо? Эсвэл зүгээр дуртай юм уу? Цангаад байгаа мó? или вас мучает жажда? Амадовагийн өвлжилт тайван жигт өнгөрдөг. Амтан бүр салхи, цас, борооноос хамгаалсан сүрлэн дэвсгэртэй тусгай хорогдох байр бэлтжээ. Харин тэмээ зэрэг дулаан бүсийн амьтдад нэмэлт дулаалга шаардахгүй ч хэрэгтэй үедээ хорогдох байр руу орж нуугдах боломжтой. Манай үйлчлэлт сайн явагдаж байна. Тэжээл хангалттай. Та бүхэн өөрсдөө харсан байх. Тэжээлийн сав болгон дүүрэн байгаа. Өвөөсөө бусад тэжээл бүгд хүрэлцээтэй. Хүчтэй салхи хэд хүйтэн үед. Жишээ нь энэ жил энд хасах 55 хэм хүртэл хүтэрсэн. Ийм үед бүх амьтанд хорогдох байр бий. Тэд орж дулаацдаг. Үснээс нь зузаан, би сайтай шүү. Вы сами видели упитанность тоже. Еще в зоопитом Мөн ой хэрийн төмрийн үеэр аврагдсан амьтад ч энд ирдэг. Жишээлбэл бяцхан марл доора. Томроод ирэхээр ахмад сүрэгтэйгээ нийлж амьдрнаа. группой. Ее привезли маленьким. Баг тугал байхад нь авчирсан. Харин одоо ямар хөөрхөн том болсныг нь хардаа сайхан өвлжиж байгаа. Зузаан ноостой, дотоороо хөвсгөр үстэй. Теплая подшерсток хороший. Она у вас Танад удаж байгаа юу? Ну вот с осени. Намраас хойш. Энэ намрал ирсэн жаахан юм штэ. Молоденькая девочка совсем.
Энэ жил дулаан улирал айсуг хамгийн түрүүнд элбэнх, дорог, зараа, баавгай нар мэдэрнэ. Тэд цагуурчдаас өмнө хавар ойрцныг мэдэрч хамгийн түрүүнд идэвхжиж эхэлдэг байна. Первыми проявлять активность. Гурчин хэмээ хүйтэн жаварч урт дараалд зогсон хүмүүсийн ирж хүчийг мохож чадсангүй. Бүгдийг хагас километр урт мөсөн голсуураар гулахыг хүсэж байна. Адреналин мэдрэх хүсэл хүмүүсийг татдаг бололтой. Буулт ердөө 1 минутаас ч бага үргэлжилдэгч цагт 80 км хүртэл хурдладаг. Галт тэрэгний хажуугаар зогсож байгаа мэд хурдтай адил мэдрэмж төрүүлнэ. Харбин хотын зас мөсний хүрээлэнгийн нэр хүнд дээд амжилтыг эвдэж байна. Энэ жил засан хотхны талбайг 20%-аар тэлж 1,200,000 амметр болгожээ. Энд зөвхөн мөсөн баримлын үзэсгэлэн бус жуулчдад өвлийн зугаа цэнгэлийг бүрэн мэдрэх боломжтой жинхэнэ үлгэрийн орон бий болсон байна. Мөсөн сэдэвт дисконоос эхлээд галзуу 8 альж, сноу тюбинг зэрэг сонирхол татам тоглоомууд хүртэл олон төрлийн талбай ажиллаж байна. Он гарснаас хойш визгүйгээр өвлийн харбин дээрх гадаадын жуулчдын тоо тогтмол өсөж, ялангуяа хөрш Оросоос ирэх жуулчид нэмэгдэжээ. Бид Владивостокоос амархаар хятад ирлээ. Гулсуур дээр гулгалаа. Томд нь амжаагүйч жижиг дээр гулгаад сэтгэл үнэхээр хангалуун байна. Сурталчилгаанаас харсан шигээ үнэхээр гоё байна. Шинэ оны минь Харбины мөс засны ертөнц хотын нүүр царай болдог бол тэрний хөгжил цэцэглэлтийн үндэс нь мөс засны аж үйлдвэр юм. Өвлийн нөөцийг эдийн засгийн бодит өсөлт болгож чаджээ. Тухайлбал орон нутгийн үйлдвэрлэлийн практикт байрлах Quamo Holding компани Converos засны гудал бэхэлгээ олноор үйлдвэрлэн улс даяарх цанын баазуудад нийлүүлдэг. Оргил улиралд бид өдөрт 500 хүртэл хос цанын гутал үйлдвэрлэдэг. Манай бүтээгдэхүүн улсын цанын баазуудын 80% нийлүүлэгддэг юм. Өвлийн аялал жуулчлал эрчимчснээр үйлдвэрлэл борлуулалт эрс өссөн. 2025 оны эхний хагаст орлого өнгөрсөн оноос 55%-аар нэмэгдсэн. Мөсөн эдийн засгийн өсөлтийн давалгаанд харбины үйлдвэрүүд энгийн үйлдвэрлэлээс бие даасан инновац руу шилжиж байна. Skink X компани цаны таяг сноуборд үйлдвэрлэдэг бөгөөд энэ нь жинхэнэ өөрчлөлтийн тод жишээ юм. Үйлдвэрлэлийн шат бүрт дэвшилтэт технологи ашиглаж байна. Энэ бол харбины технологийн их сургуультай хамтран боловсруулсан нүүрс төрөгчийн нийлмэл материал. Хүйтэн нөхцөлч уян хатан бат бөх чанараа хадгалдаг юм. Өндөр чанартай өвлийн спортын хэрэгсэл үйлдвэрлэхийн тулд бүтээгдэхүүн бүрийг хатуу стандартын дагуу турших шаардлагатай. Энэ нь цанчдын аюулгүй байдлыг хангах бодит баталгаа бөгөөд хятадын брэндүүдийн гол суурь нь болж байна. Бид нүүрс төрөгчийн ширхэгт цанын таягны нугаралтын бат бүхийг туршиж байна. 2-3 хүртэл нугарахад хугарах процессыг шалгаж бат бүхийг үнэлдэг юм. Аюулгүй байдлын чухал шалгуур учраас бүтээгдэхүүн бүр дээр ийм туршилт хийдэг. Хэрэглэгчийн итгэлийг хүлээсэн чанартай бүтээгдэхүүн үйлдвэрлэх нь хятадын нэр хүндтэй брэнд бий болохын үндэс юм а. Технологи үйлдвэрлэлийг дэмжиж бизнесийн шин загварууд өвлийн спортын эдийн засгийн хүрээг улам тэлж байна. Харбин хот өвлийн улиралд дурлсан гэхэд хэлцэхгүй болов. Тиймдээч 2017 онд хот дотор анхны аврах том битүү цанын цогцлбор нээж мөнхийн өвлийг бий болгожээ. Дотор орчинд хасах 5 хэмийн нөхцөлд цанаар гулгах нь битүү цанын замын жинхэнэ эд шид юм. Цанын битүү төвүүд бий болсноор өвлийн спортын ойлголт өөрчлөгдөж, улирлын чанартай байсан мөсөн эдийн засгийг жилийн турш үргэлжлэх салбар болгож байна. Ингэснээр өвлийн бараа үйлчлэгээний үйлдвэрлэл хэрэглээнд нэмэлт түлхэц өгч байна. Бид улирлын хязгаарлалтыг давж жилийн турш цанаар гулгах боломжийг бүрдүүлсэн. Энэ томд төхөөрөмжийн хэрэглээг нэмэгдүүлж, сургалт, тэмцээнийг хөгжүүлж, харбиныг өвлийн спортын нийслэл болгоход хувь нэмрээ оруулж байна. Харбин болон Хэйлунцэн мужийн мөсөн эдийн засгийн амжилт зөвхөн цаг уурын давуу талд бус нарийн төлөвлөсөн бизнесийн бодлого зах зээлийн үр ашигтай ажиллагаанд тулгуурладаг. Өмнөд хятадын дулаан бүсүүдэд ч хүмүүсийн өвлийн зугаа цэнгэлийн эрэлт нэмэгдснээр Гуанчжоу, Шинжэн зэрэг хотууд өндөр технологийн битүү мөсөн засан цогцлбор байгуулж хятадыг ийм төрлийн байгууламжийн зураг төсөл бүтээн байгуулалтад дэлхийд тэргүүлэх байр суурьнд хүргээд байна. Гүлгэнэр Загүл, Янзы, CGTN.